Баянзүрх дүүргийн Улаастан ам гэж бид яриад заншсан. За Улаастан амаар дэшээ өгсөөр байгаад хамгийн эцэстэн шахуу хүрээд ирэхээр нэг га хүрэхгүй газар ид шидийн орон 2 хэмээх энэ гайхамшигтай төсөл цогцлон бүрдэж босч байгааг өнөөдөр монголчууд за тэр дундаа Улаанбаатарчууд бүгдээрээ андахгүй мэдж байгаа бахоо гэж би бодож байна. За энэ гайхамшигтай төсөл яагаад хизээнээс бий болоод ингэж босоод ирвэ гэж хүн болгон гайхчихж магадгүй. Тэгвэл Лантун дохио хэмээх төрийн бус байгууллагыг 7-8 жилийн өмнө Ган Жавхлан гэдэг залуу хэдэн залуус нийлж байгуулсан. За энэ хооронд бол үнэхээр энэ залуучууд өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр маш олон одоо амьдрал нь хэцүү байгаа гэр бүл тэр дундаа хүүхдүүдэд маш их тусламж хүргэж ирснийг би тод санаж байна. 2-3 жилийн өмнө яг шинжлэлийн үеэр 12 сард өгөхөөр ид шидийн ууд хэмээх нэг хөдөлгөөн үүсээд за боломж муутай айлын хүүхдүүдэд энэ залуучууд бэлэг тарааж байсныг би бол тод санаж байна. За эндээс л энэ ид шидийн орон хэмээх төсөл анх бий болсон гэдгийг Ган Жавхлан хэмээх энэ гайхамшигтай бүтээлч мундаг залуу надад сая ярьж хөөрлөө. Тэд нар бол ид шидийн ууд хэмээх төслийн хүрээнд маш олон айл гэрд бэлэг тарааж явсан боловч харамсалтай нь тэд нар шийдэл нь биш байсан гэдгийг тэндээс олж харсан гэж надад хэлж байна. Үнэхээр хэцүү идэх хоолгүй өмсөх хувцгүй айлд ороод бэлэг өгөөд гараад явхад бол үнэхээр тэр бол шийдэл биш байсан юм байна гэдгийг бол тэр үед бид нар зүрх сэтгэлээрээ мэдэрсэн гэж ярьж байна. Энэ ч үүднээс шийдлийг бид нар олох ёстой байна гэдэг ингээд ид шидийн орон хэмээх энэ төслийг 2-3 жилийн өмнөөс эхлүүлсэн. За эхний ид шидийн орон төсөл маань өнөөдөр маш амжилттай хэрэгжээд Баян хушуунд одоогоор бараг жил гаруй 2 жил зохио үйл ажиллагаа нь маш чигдрээ сайхан явж байна. Тэнд бол одоо маш олон хүүхдүүдийг тэр оронгүй хүүхдүүдийг асан хамгаалах тэрүүгээр маш олон хүүхдүүд дамжиж ингэж явсан байна. За дараагийн төсөл бол ид шидийн орон 2. Энэ гайхамшигтай төсөл бол үнэхээр энэ бүглөө гэр хорооллын дунд байгуулагдж байгаараа нэг донцлог. Үнэхээр энэ бол төр засагт хаягдсан гэмээр ийм газар байгуулагдж байгаараа онцлог юм болов. Энэ төсөлд нэгс төгрөг улсаас гараагүй, нэгс төгрөг улсын төсвөөс гараагүй, төр засгааны ямар ч байгууллага энд туслаагүй. Энэ цэвэр залуучуудын хүсэл эрмэлзэл, залуучуудын мөрөөдөл юунд хүрч чаддгийг харуулж байгаа маш том жишээ. Өнөөдөр бид нар бүх зүйлийг өөрс бусдаасаа хайдаг. Өнөөдөр маш олон одоо залуучууд төр засаг биднийг ядуу байлгаж гэх мэтлэн зүйлүүдийг ярьдаг. Тэгвэл үгүй юмаа гэдгийн том жишээг энэ гайхамшигтай залуучууд хийж чадсан байна. Үнэхээр энэ гайхамшигтай төслийг бол маш олон байгууллагууд, маш олон хувь хүмүүс чадах хэтгаараа дэрвэгээрээ дэмжиж энэ төсөл босч байна. Тун удахгүй 23-нд одоо нээлттэй их гээд ингээд ажиллаж байгаа юм байна. За том компаниудаас нь дурдвал мэдээж бүх зүйлд орж явдаг, дэмжиж явдаг Energy Resource компани. За бүх халаалтын асуудлыг шийдсэн Дашванжил. За бүх доторх барилгын материалыг шийдэж өгсөн Deutsche Welle гэх мэтлэн маш олон залуучууд, маш олон байгууллагууд энд оролцсноор энэ төсөл үнэхээр амжилттай босч байна гэдгийг хэлхэн зүйтэй авах гэж бодож байна. Энэ таньд өгсөн компаниуд, таньд өгсөн залуучууд зүгээр мөнгө төгрөгөөрөө биш юм гэхэд ирэхэд цэргийн ангийн залуучууд ирээд газар шорооных нь ажлыг хийгээд өгч байгаа шишээтэй. Энд байгаа сургуулийн оюутнууд хурж ирээд барилгын ажилтнанд туслаад өгч шишээтэй. Энэ маш гоё сайхан төсөл төгөл бий болсон байна. Энэ төглөлийн ажлыг зүгээр залуучууд фэйсбүүкээр хараад наашаа дахиж ирээд үн төлбөргүй хийгээд өгч шишээтэй. Энэ бол одоо үнэхээр гайхамшигтай одоо үйл явдал болж байна. Энийг бол одоо бид нар олон түмэндээ хүргэх ёстой. Аль болохоор ийм залуучууд одоо мянгаараа биш юм гэхэд нэг хэдэн зуун Ган Жавхлан байхад одоо олон асуудлуудыг ямар ч төр засгийн оролцоогоор шийдэж чаддгийн маш том жишээ бол энд харагдаж штэ. Тийм учраас өнөөдөр би энд ирсэн. Биний ирсэн шалтгаан бол энд оролцож байгаа залуучуудыг, энд оролцож байгаа компаниудыг, энд оролцож байгаа хувь хүмүүсийг бас бид нар хэлэх ёстой, дурдах ёстой. Энэ бол үнэхээр маш сайхан сэтгэлийн одоо дэм болж байгаа ийм хүмүүсийг алдаршуулах хэрэгтэй болов гэж би хувьдаа харж байна. За өнөөдөр би одоо 70 гаруй сая төгрөгийн бүх энэ одоо дулааны асуудлыг газар шийдэж өгч байгаа Дашванжил компанийнхантай уулзъя гэж бодлоо. За ингэ явцгаая. Дэм-дэмэндээ дээс ирчэндээ гэдэг Монголын сайхан зүүр цэцүүг би. Тэгвэл яг энэ үг бодит утгаараа ид шидийн орон 2 төслөөр хэрэгжиж байгаа болов гэж би хувьдаа харж байна. Өнөөдөр энд сурвалжлага хийхэд ирсэн ашгүй харин Баатаржууд маань бас ирж таарлаа. Би анх Баатаржуудтайгаа танилцахтай гоё танилцж ирсэн. Дашванжил дээр очиод Дашванжилгоотой уулзъя гэсэн үг. Манай тим хүн байхгүй гэсэн. Компани захирлын би Дашванжил гэж ойлгосон. Баатаржууд бол таарсан. Тэгээд бид нар бас ил дээрийн найзууд. Тэгээд юуны өмнө найздаа маш их баярлалаа. Энэ гайхамшигтай төсөлд ингээд залуучуудыгаа дэмжиж оролцож байгаад нь. Тэгээд энэ төсөлтөд анх ер нь яаж
танилцуу яагаад энэ төсөлд оролцохоор болов гэдгийг эхлээд нэг ярихгүй юу? За энэ төсөлд манай маркетингийн албаны дарга даваа жаргал гэж охин бай. За. Манай охин хийж байгаа л да. Тэгсэн нэг өдөр энэ юуны лантун тохоо гэдэг байгууллага байдаг юм байна. Энэ өнчин өрөөсөн хүүхдүүд ядарсан хүмүүс тусалдаг ийм байгууллага юм байна. Нэг бахан залуучууд санаачлаад ажиллаж байгаа юм байна. Тэгээд ер нь гэр оронгүй болсон хүүхдүүдийг цуглуулж бас хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг цуглуулж хичээл заадаг, тэднийг байршуулдаг ийм байр барьж байгаа юм байна. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бас цуглуулдаг юм байна гэсэн ийм л ойлголттой гэсэн. Тэгээд энэ байгууллагууд нь лантун тохоо төрийн бус байгууллага юу хийдэг юм гэхэд тэр барилга байшинг барихтаа бас сая өрөө ярьлаа шүү дээ. Дэмдэмдээ дээс эрчинтэй гэж бас аж ахуйн нэгжүүдээр хөрөнгө мөнгө цуглуулад тэдний тусламжтайгаар ийм сайхан өргөнүүдийг барьж хүүхдүүдийг одоо байршуулдаг юм байна л да. Энд оролцох манай компани оролцоо нь юу байсан бэ гэхээр халаалтын систем байсан. Тэгээ манай компани 2008 оноос эхлээд ер нь энэ утааны асуудал хэцүүдлээ гэдэг саналыг нэг хийн түвшээр өөрүүлдэг гэдэг саналыг засгийн газар тавьж ирсэн. Нийслэлийн засаг даргын даргын газар олон удаа тавьж ирсэн. 2004 оноос ихтэйдээ тавьж ирсэн. Хин аж ахуйн ажил гол ажил болохоор юу гэдэг вэхээр үйлдвэрлэл, автомашины түвшинд дээр нь халаалтын системд энэ түвшинд хийх хэрэглүүлдэг. Ингэснээрээ утаагүй орчныг бүрдүүлдэг. Ийм л аж ахуй юм. Хин аж ахуй. Энийг бол дэлхийн хин аж ахуйнууд хэрэгжүүлж байгаа болохоор манай компани тэднээс жишээ аваад хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ асуудлыг олон удаа төр засагт тавьсан тэнд нэг хүлээж авах хүмүүс байдаг. Ихэнх нь хувь хүмүүс байдаг. Тэгээд бид нар хэд хэдэн хувийн байшингуудад суйрлуулж ирсэн. Дэв газ бойлор гэж солонгосон. Тэгээд энэ удаа болохоор манай энэ ид шидийн орон гэж ийм барилгын зураг гаргацсан байна гэдэг залуучууд ирсэн. Манай Ундраа тий ганж авлан хоёр бас нэг залуутай ирсэн юм аа. Тэгээд ирээл манай маркетингийнхэнтэй уулзаад 40-50 сая төгрөгийн ийм ажил байгаамаа гэж юм л да. Ер нь энэ халаалтын зуух тавихад. Тэгээд бид нар одоо нүүрсний юм уу цахилгаан зуухнуудыг сонгоод ажиллаж байгаа юм. Гэхдээ энэ утааны эсрэг танай компани ийм халаалтын зуух суйрлуулдаг юм байна. Энэ технологиг хэрэгжүүлж байна. Та нарт энэ манай төсөлд оролцох боломж байна гэсэн. Тэгээд бид нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд компани нийгмийн хариуцлагын хүрээнд манай компани одоо нийт ажиллагчдаа би зөвлөлдөд за ер нь одоо эднийд өмнө тавьж өгье. Ингээд бүгдээрээ зураг төслийн хийгээд эдний барилга өргөдөхийг хүлээгээд яг өнөөдөр болж байна л та. Тэгээ өнөөдөр баг ингээд хүлээлгээр өгөх бэлэн болцсон. Би сая төрүүлж ирээд бас жоох энэ барилгатай танилцаа ганцхан танилцуул явууллаа. Танай ажил бол баг 100% дууссан баг шиг байна. 100% ер нь дууссан. Ер нь бол одоо энэ гайхамшигтай төсөл бол түрүүн би хэлсэн дэмдэмдээ дээсэрчин тэгээж та бүхний одоо энэ сайхан сэтгэлийн одоо тус дэмээр босч байгаа. Одоо Дашванжил шиг бас олон компани бас байгаасаа гэж үсэж байна. Ер нь бол энэ төслийг бол одоо маш олон байгууллагууд дээрээс нь хувь хүмүүс зүгээр л одоо түрүүн ганцхан дүр ажиллахад бол зүгээр хажуудлын сургуулийн хүүхдүүд хүртэл л үн төлбөргүйгээр одоо энэ төгөл мөгөлдөн туслаад барилгын ажилтнанд туслаад ингэж явж ирсэн. Ийм сайхан одоо төсөл бий болж байгаа юм байна л да. Тэгээд энэ өмнө энэ төсөлд ингэж оролцож байгаа танаа хамт олонд маш их баярлалаа. Энэ тусны боё юу хийгээд ирсэн байна. Дашванжил КГК ичидийн ах эгч нараас нь ичидийн орон хоёрын бяцхан дүү нартай хандивлаа. 19 оны 10 сарын 30. За өстө янз бүрийн бас юм хайр зэрэг энийгээ одоо хүндтэй газар дүү маань бас өргөх байх гэж бодож байна. За тэгээд ганцхан одоо мэдээж бас Дашванжил дахта баярлсан дагуулсан гэж байгаа гэж бодож байна. Тий. За би энэ мэрч. За бид нар бол одоо ичидийн орон маань ер нь бол бүхэл нөгөө нэг хамгийн мундаг сайхан шийдлүүдийн баг нөгөө танилцуулах шоурум гэдэг шиг л ер нь болчиход байна л да. Тэгэл манай дээр ирсэн хүн болгонд ер нь гайхуулдаг. Тэгэл ирээл за энэ хойгоор алхнаа гэл. Тэгэл ирээл
За энэ том одоо баллонтой зүйлээс чи ерөөсөө ахуйн газ халаалт халуун ус гуруула зэрэг шийдэгдэж байгаа шүү дээ гэл. Тэгэхээр ерөөсөө хүмүүс энэ нүдэн том болоод үгүй нэг утаа мутаа гарахгүй юу гэл ингээл асуудаг. Тэгээд үнэхээр бид нар хавар бол бүр зөвхөн ганц зурагтай мөрөөдөлтэй дээрэс нь бол 0 юу ч хийгээгүй ховоосон газрынхаа зургийг үзүүлээд очиход биднэрт итгэсэн байдаг. Тэгээд ингээд заахын дүндэр ингээд чадах юм байна. Хэдүүлээ бас нийгэмдэр нэг юм заавал төр засгийг хүлээж суухгүй бас гэрэл гэгээтэй юм хийх цаг нь бас болсон байна гэдэг сайхан үгнүүдийг биднэрт итгэхэд хэлээд ингээд энэ их олон 10 сая төгрөгийн ажлыг 100% ингээд үнэлбэргүй хийж өгөх ийм шийдвэр гарч исэн. Тэгээд үнэхээр ч бас том хүчтэй хамт олноор ирээд бол огсралтай ажлыг бод ерөөсө хэдхэн хоногт бид нар бүр ингээд хоошоо харж нэг эргэж ирчихэл эднийхээс алд юм байна гэж ундраагчдаар ерөөсө тэгэж ярьж тэгээ үнэхээр мундаг бүх юмыг ингээд бүх тооцоолыг гаргаад ингээд юг юм ингээд хийж өгсөн. Энэ маань бол одоо олон зуун хүүхдүүдийн одоо тэр олон өвөл тэр хүүхдүүдийн зүрх сэтгэлтэй хамт халаах баха гэж бид нар бол бодож бэлгшээж байгаа. Тэгээд энэ олон сайхан Монголын ирээд болсон хүүхдүүдэд ийм том хөрөнгө оруулалт хийж дээрэс нь бол энэ технологийн шин дэвшил шийдлэр одоо бидний хамгийн их яриад байгаа утаа гэж байгаа асуудлыг маань ингэж бас шийдэж өгсөн. Энийг бодтоор харуулж жинхнээсээ бодит нэг байгууллагын нийгмийн хариуцлага гэдэг юу байдаг гэдгийг биднэрт харуулсан. Одоо Дашванжил компанийхаа одоо энд бидний харж байгаагаар бол эд шидтэй ах эгч нар буюу одоо эд шидтэй хамт олон болсон та бүхэндээ бүх залуучуудынхаа өмнөөс бүх хүүхдүүдийн өмнөөс баярлалаа гэж талархал илэрхийлмээр байна. Тий. За баярлалаа. За би бас баярлалаа. За мэдээч альва нэгэн ийм том ажлыг гүйцэтгэдэг компани бол хувь хүмүүс ерөнхийдөө бас их тийм даруухан байдаг. Манай Баатар жоб маань бол ерөөсөө ил гарахыг хүсдэг. Над чиг ингээ байнг ил явдггүй. Тийм учраас ийм одоо үнэхээр сайхан үйлс хийж байгаа хүмүүсийг бол алдаршуулах ёстой гэж би боддог. Ундраа ус энэ төр санал нийлэх байх гэж бодож. Ундрагийн сэтгэл. За сэтгэл өндөр байна. Тэгээд нэмж хэлэхэд зөвхөн энэ хэд маань газын угсралтыг хийгээд дуусхаас өөрөөр бас биднэрт одоо байнга те бүхий л цаг үед газыг маш хямдралтай үнээр нийлүүлэхээ ингээ амлсан байж байгаа. Тэгээд энэ маань өөрөө цахилгааныг бодох юм бол 30% хямд. Тэгээд бид нар чи өөрөө энэ том барилгын урсгал зардал гэж ямар юм гарах вүлээ те. Тэгэхээр зэрэг ганцхан өнөөдрөөр ингээ дуусахгүй Дашванжлынх маань одоо энэ төв хизээд байх хугацаанд нь газаа бол хямдралтай үнээр нийлүүлнэ гэдэг бол бидний хувьд бас айгүй том бас дэмжлэг болж байгаа. Тэгээд мундаг чадвартай, сэтгэлтэй тэгээд энэ хамт олон маш их баярлалаа. Биднэрт маш гоё үгийг хэлсэн. Биднэрт тэгэхэд мөнгөгүй хоосон газартай зураг бариад очиход за мэд өнөр итгэлийнхэн галыг битээ алдаарай болно гэд хэлжсэн. За тэрний дагуу ч гэсэн бид нар алдаагүй өнөөдөр бас тодорхой хэмжээнд хүрчээд явж байгаад бас ахта баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд мэдээж түрүүн би хэлсэн маш олон байгууллагууд, маш олон хувь хүмүүс, маш олон хамт олонгууд үнэхээр энэ зүсэх зэтгээрээ энэ төсөлд оролцож байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд эндээсээ бүгдээрээ дараагийн нэг компани руу бас очие гэж бодлоо. Deutsche Welle гэх компани бий. Энэ компани бол одоо хэдийн орон хоёр төслийн бүх бэлта, паркетын шал гэх мэтлийн барилгын материалуудаар 100 гаруй сая төгрөгийн хандиг өгсөн ийм гайхамшигтай хамт олон байгаа. Бүгдээрээ тийшээ явцгаая. За ганц зохлон бит хоёр ижидийнхээ оронгоос наашгаа хот руугаа таксиар угаад манайхан Мишель Экспо гэхлээр сурцсан. Мишель Экспо дээр хүрээд ирлээ. За яг Мишель Экспогийн арга одоо урд талд нь гэх юм уу маш том Мишель Экспогийн том барилгын том дэлгүүр гэдэг. За энд ирсэн шалтгаан маань бол түрүүн би бас ижидийн орон дээр хэлж ирсэн. Маш олон хүмүүсийн хандив тусламж дэмжлэг одоо сэтгэлээр энэ сайхан төсөл бүтэж байгаа гэж. Тэгээ энэ төсөлд бас нэг оролцсон гайхамшигтай компани байгаа. Тэр бол мэдээж Deutsche Welle. Би зүгээр анх Deutsche Welle гэд сонсчоод барилгын компани гэхээр гайхаад уг нь бол эн чинь одоо телевизэр байдаг тийм ээ. Тэгээд дүүтэйг ямарсан танилцлаа. Нэр юм блэ? Мөнх наран. За тэгээ мөнх нараа юуны өмнө одоо маш их баярлалаа. Дүүтэй энэ гайхамшигтай төсөлд орж бас манай ганжахлан тэр дундаа манай энэ төрийн бус байгууллагыг дэмжиж энэ сайхан төсөлд оролцож байгаад нь талархалтай байна. Тэгээд Deutsche Welle гэдэг би түрүүн хэлсэнтэй. Уг нь бол Герман телевиз байдаг. Тэгсэн чинь одоо ингээд Монголд бол сайхан маш олон зүйлийг хийх юм байна. Сая ирээд ингээд танилцж байхад. Тэгээд яаж явж байгаад манай одоо Лантуу төрийн бус байгууллагатай танилцсан. Яаж явж байгаад энэ гайхамшигтай төсөлд оров. Тэгээд тэр талаас хоёлаа ярих хэлвэл. Хэд шидийн орон нэгийг бид нэр мэддэг тийм. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Нийгэмд бас ямар эерэг зүйлүүд хийж байгаа байл гэдгийг хардаг байсан. За тэгээд тэрний яг тухайн үед бид нэр оролцож чадаагүй. Дараа нь Energy Resource 700 гаруй сая төгрөгөөр энэ 2 дахь төслийн хийж байна гэж сонссон. За тэгээд
их баярлж байсан те. За энэ лан төв бүлмийн залуучуудаа хаанаас ч томилогдож ирсэн те. Бидний хийж чадахгүй нөгөө зүгтөрийнх нь хийж чадахгүй байгаа ажлыг л хийж байгаа хүмүүс шүү дээ. Гэхдээ өөртөө бол одоо юу гэдэг нь илүүтэй гарсан мөнгөтэй биш те. Дандаа хандив тусламжуудаар энэ их ажлыг ямар ч одоо төрөлсөн оролцоогүйгээр тэнэглэлгүйгээр маш удаан хугацаанд энэ хийнэ гэдэг бол их төвчээр бөгөөд маш том сэтгэл гэж боддог. Тэгээд энерги ресурстай адилхан бид нар ч гэсэн өөрсдөө чаддаг юмар оролцъё л гэж бодсон л доо. Дээрээс нь бас энэ манай Чавзандан ботготой үгэж байгуул төрөмс байгуулгын хөдөлгөөн шиг. За бид нар бас тэднэртэй хамтарч ажиллаж олон арга хэмжээнд бас оролцдог юм яриацлагатай. Тэгээ санал болгосон. Тэгээд ган жохлонтойгоо бас танилцаад өөрсдөө чадах юмудаар оролцъё гэж бодсон тийм. Энэ дээр бусад компаниудтайгаа адилхан бас зарим хүмүүс бусдыгаа бас өрөөлөн дуутах талаас ач тэр үйлдэл хий гэж хэлсэн. Тэгээ ган жохлон маань одоо бас анх төсөлтөд танилцж байгаад хэлжсэн. Deutsche Welle гэдэг энэ маш одоо хариуцлагатай мундаг залуучууд байдаг. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд бид нар маш олон зүйлийг нийлүүлж байгаа. Бараг 100 гаруй сая төгрөгийн одоо эд зүйлс материал, барилгын материал нийлүүлж байгаа. Тэгээд Deutsche Welle компани маань яг үндсэн бизнесний одоо барилгын тийм барилгын дотор цэцлийн бүх төрлийн материалуудыг Европоос оруулдаг. Тэгээд мэдээж Европ стандарт дэлхийд хамгийн өндөр стандарт. Тэр материалуудыг бид нэр оруулж ирээд 6 жил болж байгаа. Ялангуяа хүүхдүүд байдаг тийм ийм газар бол тийм хүний эрүүл мэндийн зэрэглэлтэй бүтээгдэхүүн яагаад ч байж таарахгүй. Тийм учраас бид нэр бас нэг жишг болох зорилготой л бид ер нь бол энэ манай компани одоо өрөөх юм уу слоган гэж ярьдаг. Чанарыг нэг төшөөлнө гэдэг. Яаж гэхээр бид нэр өөрсдийнхөө эргэн тойрноос эхлүүлэл энэ гарал үүссэн тодорхойгүй муу чанартай стандартын бус бүтээгдэхүүнүүдийг хаалгах тэр нэг хамгийн сайн нийлүүлэх тийм л зорилготой. Тэр зорилгынхаа өрөөнд ч гэсэн энэ хүүхдүүд байж байгаа газарт бол одоо энэ хамгийн сайн чанар хавтан жишээ маш сайн чанартай байх хэрэгтэй. Химийн бүтээгдэхүүн ордог. Дээрээс нь бэлтаа нийлүүлж байгаа гэж үзсэн. Ер нь бол бидний нийлүүлж байгаа бүтээгдэхүүн гэдэгтэй тэр дотрос энэ манай эгрийн бүтээгдэхүүн бол E1 стандарт гэж ярьдаг. Хамгийн сайн өндөр стандартыг хангасан ийм бүтээгдэхүүн. Тэр энэ бүтээгдэхүүнээр хүүхдүүд тоглоно, хоолой идэн тийм дүнд нь тэр хорт бөц шалгаруулдаг байх хэрэгтэй. Тэр шаардлагуудаар бид нэр болж өгөх бүх цэцэрлэгүүд тийм байгаасаа. Тэгээ ямар ч чинь нийтийн орон дээр бол өөрсдийн чадах хэмжээгээ туслая гэж бодсон юм. Сая ингээд надад нэг зүйл их таалагдлаа л да гурлаа ингээд яриа сууж хахад хүүхдүүдийн нөгөө цэцэрлэгийн тавилга юу болж байна. Тэгээ манай тавилгын холбоо гэж байгаа. Тавилгын холбооныхонтой би хэлчихээ. Яг энэ төсөлд бүр ингээд нэг юу гэдгийг анхнаасны төслийг ингээд цуг хийж байгаа юм шиг нэг тийм айгүй гоё сэтгэл өнөртөж байна л да. Тэгээд тавилгын холбоо гэж бас байгуулга байна уу? Бага. Тавилга үйлдвэрлэгчтэй холбоо гэдэг. Одоо манай Монгол тавилга үйлдвэрлэгч нар бол бас нэлээд сайн чадвартай болсон шүү дээ. Тэгэхээр тавилга үйлдвэрлэгчтэй холбооноос цэцэрлэгийн анги бүлгийн тавилгуудыг хийж өгнө. Бид нар бол материалыг хангаад өгч байна. Барилгын материалаас гадна тавилгын төвхөд материалс байдаг байхгүй. Тэгэхээр тэр материалуудыг бид хангаж өгөө. Манай энэ тавилгын үйлдвэрүүд холбооноос оролцоод бусдад хийж өгье гэж ярьж байгаа. За маш их баярлалаа. Жохлон дүүгийнхаа бас сэтгэлийг сонсон зүйтэй байх гэж бодож байна. Мэдээж энд ирсэн юм чинь тийм. Дүүгийнхаа бас нэг айгүй их ажилласан наашаа чирээд ирсэн байгаа. Гүү яг одоо хэдхэн сарын өмнө л энэ ч одоо бидний хувьд нэг мөрөөдөл байлаа шүү дээ. Нийтийн орон маань бол нэг юм гоё зураг гаргачихсан тий. Тэгэл одоо ийшээгээ хэдүүлээ ингээл хамтдаа зүтгээд ингээд орноо гэл. Тэгэл манай нийтийн орон нэг төв дээр бид нар ингээл за ямар ч байсан нийтийн орны бүх шал пилтаг ингээд хандлахаар боллоо гэл ингээд анх эхэлж ийсэн. Тэгээ өнөөдөр бол тэр бүх одоо амлалтууд өнөөдөр биелэлээ олоод пилтанууд мань буугаад 2 давхрын пилтаа одоо бүгд хийгдээд тавигдаад дуусчихсан хэвээр ингээд цагаан яраасан. Айгуу гоё харагдаж байна. Өнгөө болоо. Тэгээ түрүү хоёлаа харсан шүү дээ. Тэгээ эхнээсээ одоо баркетнууд ч гэсэн ингээд шахагдах гээд ингээд эхэлж байгаа. Тэгээ энэ дээр бол яг бид бас нэг байнга яриад байгаа онцлоод байгаа зүйл бол бидэрт хүүхдэд юм хийж өгч байгаа тийм. Ер нь бол жоохон хүнд нөхцөлтэй ядарсан хүмүүс гэхээр л нэг таарсан гэж байгаа юм шиг нэг 2 хямдхаймаар яах гэдэг байсан ярьж өгвөл тэгэл нэг тийм хамгийн юм одоо тандсан хэмнэлсэн ийм зүйлээр ерөөхдөө хүүхдүүдэд юм хийж өгдөг. Тийм юм манай улсад бас аягүй олон жил явсан л да. Тэгээ өнөөдөр бол одоо юу гэдгийг хамгийн чанартай хамгийн лагшери хамгийн л тэр одоо үүсэн баркет гэдэгт хүүхдийн одоо тэр болгон бол үнэхээр ингээд тэр цаанаасаа нэг юм бас нэг гоё чанартай сайхан зүйлсүүдээр хүүхдэд ийм зүйлийг хийж өгч байгаа одоо
ийм сайхан тусламж орж ирж байгаа. Ингээ хамтдаа энэ чидийг бүтээж байгаадаа бол манайхан бол одоо маш их баяртай байгаа. Тийм тэгээд одоо удахгүй хүүхдүүд маань тэр сайхан чидийн орондоо өнөөдөр бид нар дулаанаа тавьж штэ тийм бүх юм араасаа ингээл одоо дулаан тавилаа бол түрүүн давшаанжил хоёлаа ярьсан дулаан давшаанжлын дулааны араас энэ Deutsche Welle-гийн шал паркет яг хүлээгээ сууж ирсэн байна. Дулаан тавилал бол одоо юу гэдгийг паркет шахаад бэлтаа наахад бол бэлэн байсан. Тэгэхээр ингээд энэ олон сайхан яг энэ барилгын салбарын энэ байгууллагууд маань бүгд нэг гэр бүл нийлээд нэг юм байшин барьж байгаа юм шиг ерөөсөө би бинийгээ танихгүй хүмүүс байгаа шүү дээ. Юу ингээд тэгэхэд ингээд бүгд яг энэ хүүхдийн гэсэн юм дээр бүгдээрээ нэгдчихсэн. Тэгээ дээрэс нь хамгийн сайныгаа гэж байгаа зүйлээ хүүхдийн төлөө ингэж одоо ингэж хүүхдийн төлөө амьдарч байгаа юм бол маш гайхалтай. Энэ зүгээр нэг юм одоо ямар нэгэн зүйлийн хандив тусламжнаас энэ агуулгаар бол аль хэдийн халиа явцсан баг. Энэ их нэгдэл, энэ их хүмүүс хоорондоо нийлж ийм сайхан зүйлийн төлөө явж байгаа гэх. Тэгэхээр одоо тун удахгүй янзын сайхан бэлтаатай, шалтай, ингээд тавилгатай ийм сайхан ичидийн орн маань бол одоо манай Deutsche Welle-гийн маань хамт олонны, энэ ичидтэй хамт олонны сайхан сэтгэлээр одоо бий болоод утахгүй хүүхдүүд тийшээ орно гэж бодоход бол тестжүүлж чадна. Сэтгэл одоо их сайхан хөдөлж байна. Маш их бас баярлалаа гэдгийг дахин хэлмээр байна. За баярлалаа. Ер нь бол тэгээд сэтгэлээр бүтсэн зүйл бол түрүүн ганц хөлний хэлтгчнэн цаг хугацааг үл хамааран тэгээд үлддэг шүү дээ тий. Тэгээд та бүхнийхээ за биднэрт баярлах яах вэ? Бид нар харин ганц авахланд бөгөөд лантуу бүлмийн залуусд үнэхээр баярлалаа гэж хэлэх ёстой. Тэгээд тэр баярлсан зүгээр л хэлэхээс өөрөөр үйлдэл хийх ёстой. Тий, маш их баярлалаа. За баярлалаа. За та бүхэнд маш баярлалаа. Тэгээд Deutsche Welle-ийн хамт олондоо цаашаа ажилд амжилт хүсье. Зүгээр надаа нөгөө шар эргийн одоо ганхуу гэж ярилдаг шүү дээ. Нэг юм таалагдсан. Та нар ус юм пив оруулж ирдэг юм байна шүү дээ. Эгэр гэдэг. Зүгээр бид нар оруулж ирдэг бай. Энэ нөгөө эгэр манай бүтээгдэхүүний нэртэй ижлэх юм. Тийм учраас тийм пив. Гэхдээ яг эдгэрт зориулж хийж өгдөг. Яг ажлын хөршин. За. За та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдынх нь үйл ажиллагаанд амжилт сайн сайхан хүсье ярив. Тэгээ хүн болгон дэрвийг твэхээр чадах зүйлээрээ одоо туслах дэмжлэг хийсэж байгаа. Тэгээд өргөжтэй аялийн баг одоо бидний зөвхөн монголчууд хүрээлэн төсөлгээд одоо энэ телевизийн контент хийдэг байгууллагч гэсэн бас өөрсдийнхээ хэмжээнд чадах тараа тусалж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй авах гэж бодож байна. Тэгээд дүүдээ амжилт хүсье. Тэгээд манай сая хэллээ. Биднэрт баярлах яах вэ? Чамд одоо нийт монголчууд, нийт монголынхаа өргөдүүдийнхээ өмнөөс баярлалаа гэдэг хэлсэн зүйтэй авах гэж бодож байна. За амжилт хүсье дүүдээ. Баярлалаа.